Харьцмаанууд нь жоох охины өмсдөг бүүзнээс эхлээд өсгийтэй гутал хүртэл байлаа. Тэр үед миний мэдрэмж дээд зэгтээ хурж өвдөг маань сулгарч би тэр дороо бөөлжсөн юм. Би амьдралдаа эдэж тийм заван бас муухай мэдрэмжийг авч байсангүй. Би тэдэн лүү үгүй гэж хашгиртал тэд маш ихээр уурлан машинаасаа гарч ирэхэд би хамаг хор дараагүйлээ. Замд манай хөршиг хүүхдүүд тоглож байсан учраас би тэднийг шүрч аваад офис руу гүйв. Би энэ хүүхдүүдийг яалаа гэж энэ заван амьтдтай орхих билээ дээ гэж бодсон. Бид офис руу ороод болсон явдлыг хэлэхэд тэд цагдаа дуудаж өглөө. Би хүүхдүүдийн ээж рүү залгаж тэд надтай хамт байна. Бити хараа хяналтгүй гараарай гэж хэлсэн. Юмыг яаж мэдгүй тэд гадаа байх ч юм билүү. Би тэдний хүүхдүүдийг хаана амьдэрдгийг мэдгэдгийг хүссэнгүй. Дараагийн хэдэн өдрүүдэд би гэрээсээ гарахаас ч айж байсан учраас манай найз ирж надтай бараг 7 хоног юм.